90-ад оныхны хүүхэд насыг тодорхойлсон нэгэн уран бүтээл бол алдарт Pixar студийн Toy Story. You're my favorite deputy. You got a friend in me. 1995 онд хамгийн анхны бүрийн хэмжээний 3D анимашн болох Toy Story-гийн эхний анги нээлттэй хийсэн. Харин үүнээс хойш 31 жилийн дараа үндсэн цувралынхаа 5 дахь кино нь дөнгөж саяхан нээлттэй хийлээ. Спин-офф болох Lightyear-ыг тооцохгүйгээр 5 дахь кино нь гэсэн үг. Энэхүү 31 жилийн хугацаанд киноны хайртай дөрвүүд бидэнтэй хамт өсөж том болж, аливааг харах өнцөг, амьдралын утга учир гээд олон зүйл өөрчлөгдсөн. Ер нь 31 жил гэхээр эхний ангиас нь хойш үзэн үзэгчээд аль хэдийн 30 40 гарчихсан. Одоо шинэ ангийг нь хүүхдүүдтэйгээ хамт үзээд сууж байгаа. Хамгийн сонирхолтой нь энэ франчайзын бүх кино ямагт чанартай, фэнүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан, мөн анги болгон дээр өөр сэдвийг хөндөдгөөрөө онцлог. Үндсэн 5 анги нь тавуулаар Rotten Tomatoes дээр 90-с дээш шүвтэй байгаагаас ямар чанартай гэдгийг харж болно. Өөрөөр бол кино шүүмжлэгчдэд энгийн үзэгч бидэнд ч тэр аль алинд нь үнэлэгдэж чаддаг гэсэн үг. Миний үед бусад хүмүүстэй адил багасаа шүтэмжширж үзсэн хамгийн хайртай франчайз маань биш ч гэлээ. Ямар ч эргэлзээгүй хүүхэд байхасаа үзэж өссөн хүмүүсийн төлөөлөл. Ямар сандал өөрийнхөө тоглоомыг хараагүй юм шиг царайлж байгаад ардуур хөдөлгөөн хийх нүгээд хүлээж авах вэ. Toy Story үзэж өссөн хүмүүс бараг ихэнх нь л тэгж үзсэн байдаг бах. Нэг талаараа хүүхдүүдэд тоглоомор төлөөлүүлж, аливаа зүйлийг ариг гамтай хайрлаж гамнахыг сургаж, хүүхд насыг нь бүтээлсэн. Нөгөө талаас энэ кино анимашн салбарт хөгжил дэвшлиг олон алхмаар урагшлуулж, нэгэн цагт манлайлагч нь байж, техник технологи талаасаач асар том өөрчлөлтийг авчирч чадсан. Харин киноны хувьд 3 дугаар ангиараа дуусах ёстой байсан гэдэгтээ хувьдаа санал нэгддэг. Тэр нь ч төгсгөл болох байсан. Гэхдээ 4 дугаар анги өнгө, дүрс, зураглалын хувьд шал өр төвшөнд очсон, нэмээд үзэхэд зугаатай, сэтгэл хөдлөм, мөн сонирхолтой үнцгийг гаргасан учраас үзэгчдэд үнэлэгдэж чадсан юм. Саяхан нээлттэйсэн 5 дугаар анги дээр ч бас одооны хүүхдүүдийн асуудал, бидний үеийнхээс шал өр гэдгийг харуулахаар ухаалаг төхөөрөмжийг оруулж, бидний хайртай дөрүүдийн шинэ надлын явдал бас шалгуур эхэлж байгаа. Үзэгчдийн сэтгэлдч бас тун эерэг байгаа харагдсан. Thank you. Hi there, I'm Lilypad. Let's play. Extinction. Тэгвэл энэ бүтээл тоглоомнуудын адал явдлаар үзэгчдэд олон чухал зүйлийг харуулж чаддаг. Ялангуяа насанд хүрээд амьдралыг арай өөр өнцгөөс харж эхлэх үед зүгээр л нэг хүүхд насны дурсамж, ностальжи гэхээс илүү утга учиртай, үнэт зүйлсийг ойлгож байсан байна гэдгийг ухаардаг. Right, of course. Өмнө гарсан 4 анги ер нь яг юу илэрхийлж байсныг бодоод үзье. 1995 оны Toy Story. Бид Эндигийн өрөөдөө танилцаж, цаашлаад түүний хайртай тоглоомуудыг харна. Харин тэдгээр тоглоомын удирдагч гэж хэлж болох дүр нь Woody. Учир нь тэр Эндигийн хамгийн хайртай тоглоом. It's party time, Woody. Toy Story-гийн ертөнцид тоглоом бүрийн оршин утга учир нь эзэндээ хайрлагдах, түүнд хэрэгцээтэй байх явдал. Тийм ч учраас эхний ангийн эсрэг дүрээр тоглоомыг хайрлаж мэддэггүй сэдийг оруулж ирсэн. Let's go home and play. Гэтэл Эндигийн төрсөн өдрөөс цоошин хүүхдүүдийн дунд хамгийн тренд болсон сансрын хамгаалагч Buzz Lightyear бэлгэнд ирснээр Woody-гийн байр суурь ганхаж эхэлдэг. Thank you all. Энди Woody-гээр тоглох нь багасч, Buzz хийсэн зүйлээс нь олж, бусад тоглоомч түүнд итгэхээ байлна. Buzz is right here. He's with me. You are a liar. No. Өөрөөр бол Woody өнгөрснийг төлөөсөн дүр. Тиймээс ч түүний дүрийг cowboy тоглоом болгосон, өөрөө ч олон жил эдлэгдэж хуучирсан тоглоом. 5 дугаар анги дээр бүр өснө алцарчихсан байх жишээтэй. Someone needs a brown marker. Харин Эндигийн шинэ тоглоом Buzz илүү кул, илүү сонирхолтой, өөрөөр бол ирээдүйд төлөөсөн тоглоом. Харин энэ хоёр дүрийн хооронд өрсөлдөөн, мөн зөрчил үүснээр киноны гол үйл явдал эхэлдэг. Woody өөрийгөө тоглоом гэдгийг бүрэн ухаарсан, эзэндээ үнэнч, бүхнийг дэг журмын дагуу байлгахыг хүсдэг бол Buzz өөрийгөө жинхэнэ сансрын хамгаалагч гэж боддог, бүр нисэж чадна гэдэгтээ ч итгэдэг. Buzz, look, an alien. Where? Гэтэл Сидингер зургатаа гарч буй өөрийнхөө рекламыг үзээд, өөрийнх нь итгэдэг бүх зүйл худал болохыг, өөрийн өрдөл Тайванд үйлдвэрлэсэн тоглоом гэдгээ ойлгоно. Өөрөөр бол Woody Buzz аль нь өөрсдийн хамгийн их үнцэнтэй гэж итгэж байсан зүйлээ алдаж орхидог. Эцэст нь Buzz сансрын хамгаалагч бус, Эндигийн хайртай тоглоом байх нь ямар үнцэнтэй гэдгийг ойлгож, харин Woody бүх тоглоом өөрийн гэсэн identity-тай, өөр хоорондоо ялгаатай гэдгийг ухаарна. Өөрөөр бол Toy Story 1 бидэнд өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгох, өөрсдийн identity-гаа танин мэдхийг ойлгуулсан. Цаашлаад 2 дугаар анги дээр Woody Buzz хоёрын үүрэг ерөнхийдөө солигдож, Buzz бусад тоглоомын хамтаар хулгайлагдсан Woody-г аврахаар явдаг. Ингэхдээ Woody алдар нэртэй ховор тоглоом байх, эсвэл Andy тайрлагдах гэсэн сонголттой нүр тулна. Өөрөөр бол энэ ангид өөрийн зорилгоо олж тодорхойлох тухай өгүүлдэг. Нэмээд Buzz болон зураг нарын тулаан, Star Wars-ын референсэд хүүхд байхдаа хамгийн дуртай байсныг дуртхан зүйтэй. I am your father. Харин 3 дугаар анги дээр Woody Buzz болон бусад тоглоом том болж коллежид явах болсон Эндэтэй салах ёс хийж, шинэ эзэн Bonnie-гийн хайртай тоглоом бол хүн сонголтыг хийдэг.
Өөрөөр бол бүх зүйл цаг хугацаатай, цаг нь болсон бол тавьж явуулах, урагшаа харан цааш явах хэрэгтэй гэдгийг үзэгч хүүхдүүдэд ойлгуулж чаддаг. Уг нь бол ингээд л Toy Story маань дууссан бол бүх цаг үеийн хамгийн шилдэг трилогиудын нэгт багтах байсан. Гэвч Pixar студ 4-р анги хийхээр болж тэр нь ч тоо амжилттай болсон юм. 4-р ангийн зураглал эхний ангиас нэхэлж үтсэн биднийг бол үнэхээр алмааруулж чадсан. 1-р анги болон 4-р ангийн зураглалыг харьцуулаад харахад л 3D анимашны энэ хугацаанд хэрхэн хөгжиж дэвшсэнг ойлгож болно. Харин үйл явдлын хувьд Bonnie-гийн хайртай тоглоом болсон дөрүүдийн маань шинэ адал явдал гарч бидний өмнө үтснээс ч илүү өргөн цар үрээтэй болдог. Ингэхдээ киноны төгсгөлд Woody-гийн хийсэн сонголтоор үзэгчдэд өөрийнхөө амьдрахыг, өөрийн сонгосон амьдрал алдаатай ч оноотойч ямар үн цэнтэй болохыг ойлгуулсан юм. Woody ихний 3 ангид хин нэгэнд хэрэгтэй нэгэн байхыг чухалчилж байсан бол энэ ангид эрх чөлөөтэй өөрийнхөө нэгэн болох сонголтыг хийдэг. Ингээд харахаар Toy Story-гийн харуулж буй санааг Германы философ Фридрих Ницшегийн Заратустра ингэж хэлсэн номонд гардаг God is dead буюу бурхан хүчлээ гэдэг санаатай холбож болно. Үүнийг тайлбарлах юм бол мэдээж маш өргөн цар үрээтэй сэдв. Мэдээж би философч биш, нэмэт тийм гүн гүнзгий судалдаг ч юм биш. Өөрийнхөө хэмжээнд үздэг хардаг зүйлтийг холбож л ойлгодог хүн. Товчхондоо бол бурхан хүчлээ. Бурхангийн хорвоод хүмүүс бид яаж амьдрах вэ гэдэг үнцгтэй холбогдно. Өөрөөр бол хүмүүс бид итгэл үнэмшил хамгийн үн цэнтэй гэж бодож явсан зүйлээ гинэт алдвал цаашид хэрхэн амьдрах тухай. Харин Toy Story яг энэ асуултыг тоглоомуудаар дамжуулж бидэнд харуулдаг. Woody Andy-гийн хамгийн хайртай тоглоом байхаа болсноо ойлгож, Buzz жинхэнэ сансрын хамгаалагч биш, ердөөлний тоглоом гэдгээ ухаарч, Jesse өмнө хийцэндээ хаягдсан гэд өөртөө амьдралын гол утга учираа алдаж, тэднийг тодорхойлж байсан зүйл нь нуруу унсан. Oh, the lost toy. Цаашлаад энэ нихилизмтэй ч холбогддог. Гэвч бид энэ бүхнээ алдахад цааш амьдрах утга учираа шинээр олох боломжтой. Тэрхүү утга учир үн цэнэ эргэн тойронд буй хүмүүсээс, харилцаанаас, өөрийн сонголтоос, эсвэл хинэж төсөөлөөгүй жижигхэн зүйлээс ч олох боломжтой. Үүдэж тэр баазч тэр бид ч муу адил алдаа гаргаж бүх зүйл нуруу унаж буйгаар мэдэрдэг. Яг л бүх зүйлээ алдсан юм шиг. Гэвч юмс өөрчлөгдөж, түүнд нь хөвсөж, алдаанаасаа суралцаж, өөрийн сонголтоор амьдрах нь хамгийн чухал илээ. Тиймээс дараагийн удаа Toy Story-г үзэхдээ зөвхөн хүүхд насны дурсамж гэхгүйгээр өөрөөсөө эдгээр асуултыг асуугаад үзээрэй. Чиний амьдралын утга учир яг юу вэ? Тэр чинь ганцхан зүйл дээр тогтож байна уу? Хэрв тийм бол түүнийг алдах мөчөд өөрийгөө дахин бүтээж чадах уу? Саяхан нээлттэйсэн Toy Story 5 бидэнд яг юу хэлхийг зорьсон, ямар сонирхолтой адал явдал үзүүлэхийг та бүхэн кино театруудаас үзээрэй. Надад ч бас сонирхолтой байна. Нилээн emotional, их зүйл бодогдуулсан анги болсон байна гэж дуулсан. Ямар ч тач Toy Story 5 нээлттэй хийсэн өдрөө дотооддоо буюу Америкийн бокс офисоос $17.5 сая долларыг олж, энэ нь анимашн киноны хувьд бүх цаг үеийн жагсаалтын 2-т бичигдэж байгаа рекорд юм байна. За тэгээд энэ үрээд бичлэг маань өндөрлөж байна. Та бүхэн Toy Story-гийн яг юунд нь хамгийн их дуртайгаа доор коммент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.